Сайн байцгаана уу? Намайг Хөслөн гэдэг. Эзэнд итгэгчид бүгд эзэн Есүсийн амлалтад итгэдэг. Би та нарт зориулан орон байр бэлтгэхээр явна. Хэрвээ би яваад та нарт зориулан орон байр бэлтчихвэл дахин ирээд та нарыг өөртөө авах болно. Би хаан байна, та нарч бас тэнд байх болно. Олон хүн эзний үгэнд үндэслэн эзэн ирж өөрсдийг нь Тэнгэрийн хаанчлал руу өргөхийг хүлээдэг. Тэд эзний амлалт талаар болохгүй. Мөн эзэн ирэхдээ хүмүүсийг шууд Тэнгэр рүү өргөх нь гарцаагүй гэж боддог. Хүмүүс газар дээр байсаар өргөгдөөгүй бол эзэн эргэж ирээгүйг нотолж байна гэж тэд боддог. Энэ үзэл бодол зөв үү? Эзэн Есүс амилж дээш гарсныхаа дараа бидэнд зориулсан газар бэлтгэхээр явсан. Гэхдээ тэр энэ газрыг яаж бэлдсэнийг та мэдэх үү? Үүнийг бэлдэхдээ ямар ажил хийх ёстойг мэдэх үү? Эзний бэлдсэн зүйл биднийг амьдаар нь Тэнгэрт оруулахын төлөө гэдэгт та итгэлтэй байна уу? Эсвэл биднийг үхсний дараа сүнсний ертөнцид оруулахын төлөө байсан уу? Шашны ертөнцид олон хүн эзэн өөрсдийг нь Тэнгэрийн хаанчлал руу өргөхийг хүлээж байгаа. Гэхдээ тэд Тэнгэрийн хаанчлал яг хаана байдгийг бодож үзсэн үү? Эзнийг угтан авсан хүмүүс хаашаа өргөгддөг юм бэ? Зарим нь мэдээж тэд эзэнтэй уулзахаар агаарт өргөгдөн гэж хэлдэг. Гэхдээ үнэхээр тийм гэж үү? Хүмүүс яаж Тэнгэрт амьдарч чадах юм бэ? Махан биетэй хүн Тэнгэрөд өргөгдснөөхөө дараа амьдарч чадах уу? Бусд нь тэд Тэнгэрөд өргөгддөг гэдэг. Тэнгэр болон сүнсний ертөнц гэж юу вэ? Энэ нь хүмүүс үхснийхаа дараа очдог газар юм. Бидний махан бие сүнсний ертөнцөд шууд орж чадахгүй. Зөвхөн үхснийхээ дараа л бид сүнсний ертөнцөд орж чадна. Эзэн биднийг амьд ах уйдаа өөрийг нь угтан аваасай гэсэндээ эргэн ирэх тухайга зөгнсөн. Үхээд сүнсний ертөнцөд буцаж очихыг эзнийг угтан авах гэж нэрлэж болохгүй. Тэгэхээр Тэнгэрийн хаанчлалд орох нь Тэнгэрөд өргөгдөн гэсэн үг гэж бодох нь зүгээр л хүний үзэл төсөөлөл биш үү? Энэ нь зүгээр л бодит байдалд нийцэхгүй. Хэрвээ эзний зөвлөлийн талаарх бидний ойлголт гажуудвал эзний эргэн ирэлтийг хүлээх нь дэмий хүчин чармайлт буюу зүгээр л дэмий хүлээсэн хэрэг болно. Тэгвэл эзний бидэнд бэлдсэн газар Тэнгэрт байдгүй эсвэл газар дээр байдгүй? Эзний залбиралд юу гэж хэлснийг харцгаая. Таны хаанчлал ирэх болтугай. Таны хүсэл Тэнгэрт байдаг шигээ газар дээр биелэх болтугай. Түүнчлэн илчлэл номд ингэж зөгнсөн байдаг. Ариун хот шүн Иерусалим нь Тэнгэрээс гарч Бурханаас буун ирэхийг Йохан би харлаа. Харагт тун Бурханы асар хүмүүсийн дунд байж тэр тэдэнтэй хамт суурших ба тэд түүний ард болж Бурхан өөрөө тэдэнтэй хамт байж тэдний Бурхан болно. Энэ дэлхийн хаанчлал нь бидний эзний болон түүний Христийн хаанчлал болсон. Тэр үеийн үед хаанчлах болно. Эдгээр зөгнөлд энэ дэлхийн хаанчлал нь бидний эзний болон түүний Христийн хаанчлал болсон. Ариун хот шүн Иерусалим нь Тэнгэрээс гарч Бурханаас буун ирэх. Бас Бурханы асар хүмүүсийн дунд байх тухай дурдсан байдаг. Энэ нь Христийн хаанчлал газар дээр биелэлээ олохыг хэлж байна. Бурхан хаанчлалаа газар дээр байгуулна. Эзэн Есүс биднээс Бурханы хаанчлал газар дээр ирэхийн төлөө залбирахыг шаардсан. Ингэснээр түүний хүсэл газар дээр биелэх болно. Тэр Бурханы хаанчлал Тэнгэрт байгуулагдана гэж хизээч хэлээгүй. Нэг л өдөр агаарт өргөгдөн гэж найдахыг биднээс бүрч шаардаагүй. Бүгдээрээ бодоод үзтээ.
тийм биш гэж үү? Тэгэхээр хэрвээ бид агаарт өргөгдөж Бурхны хаанчлалд орно гэж үргэлж найддаг бол энэ нь эзний үг болон түүний санаа зорилготой зөрчилдөхгүй гэж үү? Газар дэлхийн хаанчлал Бурхны хаанчлал болох болно. Эзэн эцсийн өдрүүдэд ажиллаа хийхээр газар дээр ирдэх тул Тэнгэрийн хаанчлал газар дээр байдаг. Эзэн хаан байна. Тэнгэрийн хаанчлал тэнд байдаг. Тэнгэрийн хаанчлал эцэстээ газар дээр биелэлээ олох болно. Тэгвэл эзэн бидэнд орон байр бэлтгэхээр явсан гэдэг нь ямар утгатай вэ? Гол нь тэр газар дээр Бурхны сонгосон хүмүүс төрөх гэр бүл, тохиромжтой орчин нөхцөл болон эзнийг угтан авч найрын зогт оролцох боломжийг бэлдсэн. Тиймээс Бурхны сонгосон хүмүүсийн төрөх газар Бурхны ажлыг хүлээн авах орчин нөхцөлийг бүгдийг нь Бурхан урьдчилан тогтоосон байдаг. Тэгвэл эзэн "Би хаан байна. Та нар ч бас тэнд байх болно" гэж ямар утгаар хэлсэн бэ? Одоо Бурхан хүний хөө болж газар дээр ирчихсэн. Тиймээс Бурхны сонгосон хүмүүсийн хувьар бид ч бас эцсийн өдрүүдэд төрж Бурхны ажил авралыг хүлээн авахар газар дэлхийд ирсэн. Эзэн бидэнд зориулсан газрыг бэлтэн гэдэг нь ийм утгатай юм. Эзэн эцсийн өдрүүдэд эргэн ирсэн ч шашны ертөнцөд цөөн хэдэн хүн л Бурхны дуу хоолойг сонсож түүн рүү эргэж төгс өчид Бурхныг хүлээн авсан. Энэ хүмүүс өргөгдсөн. Бурхан одоо хүний хүү болж бие махбодтой болоод шүүлтийн ажлыг хийхийн тулд үнэнийг илэрхийлж байна. Бид Бурхны дуу хоолойг сонсож эзнийг угтан авч Бурхны сэнтийн өмнө өргөгдөх нь жинхнээсээ өргөгдөж буй хэрэг юм. Чуулган өргөгдөх үед бүх итгэгч өргөгдөн гэсэн үг биш. Харин Бурхны дуу хоолойг сонсож эзнийг угтан авдаг ухаалаг огтл өргөгдөн гэсэн үг. Тэгвэл хүмүүс өргөгдсөний дараа Бурхан ямар ажил хийдэг вэ? Библиэд ингэж зөвгөнсөн байдаг. Учир нь шүүлт Бурхны гэрээс эхлэх цаг болжээ. Төгс өчид Бурхан үннийг илэрхийлж шүүлтийн ажлыг хийж байна. Энэ нь эзэн Иесусийн зөвхөнлийг биелүүлдэг. Та нарт хэлэх зүйл надад олон байгаа боловч та нар одоо тэдгээрийг дааж чадахгүй. Гэхдээ үнний сүнс болох тэр ирэх үедээ та нарыг бүх үнэн рүү удирдна. Төгс өчид Бурхны хийдэг эцсийн өдрүүдийн шүүлтийн ажил нь газар дээр Христийн хаанчлалыг байгуулахын төлөө байдаг. Агуу их суурил эхлэхээс өмнө Бурхан бүлэг ялагчдыг бий болгоно. Энэ бүлэг ялагч Бурхны хаанчлалын баган байх болно. Тэд бол Христийн хаанчлалд Бурхантай хамт хаад болж хаанчлах хүмүүс юм. Суурилын үеэр Бурхнаар төс болохулах хүмүүс түүний хаанчлалын ардууд болно. Төгс өчид Бурхны эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн авахаас тууштай татгалздаг бүх хүн Бурхнаар илчлэгдэж таягдан хаягдах бөгөөд Христийн хаанчлалд ямар ч хувь хүртэхгүй. Өнөөдөр төгс өчид Бурхан Хятадд аль хэдийн бүлэг ялагчдыг бий болгосон. Эдгээр ялагч дэлхийд даяар Бурханд гэрчлэл хийж, Бурхны хаанчлалын сайн мэдээг дэлгэрүүлж түгээж байна. Одоо бол Бурхан суурилын дунд бүх улс орон дахь өөрийн ардуудыг төгс болгож буй шийдвэрлэх цаг үе юм. Бурхны эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн авдаг бүх хүн хурганы мөрийг дагаж Бурхны өмнө өргөгдсөн. Бурхны сонгосон хүмүүс түүний үгийг идэж ууж, түүний шүүлт гисгээлтийг туулж, завхарсан зан чанар нь цэвэрлэгдэж өөрчлөгдсөн. Тэд бүгд жинхэнэ гэрчлэл хийсэн. Бурхан хэдийнэ бүлэг ялагчдыг олж авсан. Бурхны ажил дуусаж сүүлийн 3 жил хагасын их суурил ирэх үед сатанд харьяалагддаг энэ хаанчлал бүр мөсөн суурч унах болно. Бурхныг эсэргүүцдэг бүх хорон мөнхөч ч бас устдах болно.
Тэгээд Христийн хаанчлал газар дээр бүрэн биелэлээ олох болно. Тэр үед аврагдсан хүмүүс Бурхантай хамт хаанчлалд орж хамтдаа амралтыг эдлэх болно. Энэ нь төгсөжөд Бурханы үгийг биелүүлнэ. Миний үг бүрэн төгс болоход хаанчлал газар дээр аажмаар бүрэлдэж, хүн хэвийн байдалдаа аажмаар эргэн орж, улмаар миний зүрх сэтгэл дэх хаанчлал газар дээр байгуулагддаг. Хаанчлалд Бурханы бүх ард хэвийн хүний амьдралдаа эргээд ордог. Жавартай хүйтэн өвөл дуусаж, бүхэл жилжингээ хавар үргэлжилдэг хаврын хотуудын ертөнцөөр солигдно. Хүмүүс хүний ертөнцийн зэврэн байдалтай тулгархаа болж, хүний ертөнцийн хахир хүйтнийг туулахаа болдог. Хүмүүс бие биетэйгээ тэнцэлдэхгүй. Улс орнууд өөр хоорондоо дайтахгүй. Цаашид аллах хядлах ба аллах хядлагаас урсах цус гэж үгүй. Бүхий л газар нутаг баяр хөөрөөр дүүрч, хүмүүс хоорондын халуун дулаан байдал хаа сайгүй элбэг тохиолдно. Би дэлхийд даяар алхаж, өөрийн сэнти дээрээс таашааж, оддын дунд амьдардаг. Тэнгэрлэгчүүд надад шин дуу, шин бүжиг өргөн барьж, дахин хизээж өөрсдийнхөө хэврэг байдлын улмаас нулимс урсгахгүй. Миний өмнө тэнгэрлэгчүүдийн уйлах чимээ дахин хизээж сонсогдохоо болж, хинч надад өөрсдийн зовлонг ярихаа болно. Өнөөдөр та нар бүгд миний өмнө амьдардаг. Маргааш та нар бүгд миний хаанчлалд оршино. Энэ нь хүмүүст хайрладаг хамгийн агуу ёроол минь бусуу.